Монгол Ардын намын их хурал ойртсон өдрүүдэд засгийн газрын хувь заяа яригдж эхэллээ. Засгийн газар 2021-с 2025 оны төлөвлөгөөг дүгнээгүй хэрнээ эх 5 жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Оюу толгойн сонсголд үе үеийн ерөнхийлөгч улсын хурлын гишүүдийг гэрчээр дуудан гэлээ. Баруун бус хамгийн их ядууралд нэрвэгдэжээ. Бүгд найрамдах Хятад улсад бакалаврын түвшинд тэтгэлгээр суралцах боломж хумигджээ. Арим төргийн үзэгчдээ 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлнэ. Монгол Ардын намын даргын сунгаанаас Зандан шатар, амар баясгалан нар нэрээ татхаа мэдэгдсэн. За ингэснээр салхиараа өөр тийш ирэх нь тодорхой болсон. Харин энэ бүх мэдэгдлүүдээс нэг асуулт урган гарч байгаа нь Зандан шатрын засгийн газар огцорхоо гэх асуулт юм а. Учир нь Монгол Ардын намын дүрмд намын даргыг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай заалт бий. Гэхдээ дэвшүүлэхгүй байх ч сонголт бий. Энэ бүхнийг Монгол Ардын нам их хурлаараа шийднэ. За гэтэл үүнээс өмнө засгийн газрын хамтралын тухай яриа улс төрийн хүрээнд өрнөх боллоо. Ерөнхий сайд Зандан шатар Монгол Ардын намын даргад нэр дэвшихгүй гэдгээ мэдгдсэн даруйд олон нийтийн дунд Зандан шатар ерөнхий сайд хിവэрэ үлдэх үү, засгийн газар огцорох уу, аль эсвэл ахин шин засгийн газар байгуулагдах уу, аль намуудтай хамтрах бол гихчлэн янз бүрийн тамгууд хөвөрч эхэлсэн. Өнөөдрийн улсын хурлын чуулганд ирж гисэндээ засгийн газрын хамтралын тухай гишүүд хайлт ам мөрийгөө дамжлаа. Зандан шатар дарга танаа энэ сайдар чинь бас таныг хүндэхгүй энд суухгүй шүү дээ. 6-7хон сайд сууж байна. Доржонд сайд чинь бүр засгаас гарах юмсан гэсэн явж илээ. Богчлооны бүрөөдөр ч гүшүүн бас санаа зовж сайхан үгийг боож хэлсэнд хариу үг нь хэлье. За баруун тишээ харуул Доржонд сайд хажууд чинь сууж байна. Одоо тэндээс тодуулж суугаараа. Зүүн тишээ харуул бүх сайд нар сууж байна. Нүдэ том нэгээ тараарай. Бүрд орж гишүүн битээр бол өмнөх 4 жил маш их сайн гар нийлж ажилласан явна. Тэгээ одоо ингээд хүн намын даргын өмнөөс мэдгдэл хийдэг болцсон байна. Тэгээ тэгмээргүй байна. Битээр огттын зүйл яриаггүй. Арц нам ирээ хүн намыг гаргамаар байгаа бол түүнийгээ хэлээрэй. Монгол Ардын намын их хурлын дараа Зандан шатрын засгийн газар тогтвортойгоор үлдэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэх таамаггүй. За иймдээч ерөнхий сайд Зандан шатар намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсан гэж таамаглаж байгаа юм а. Харин засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй байгаа юм. За энэ зөвхөн нам доторх сайд нараас сэлгэх тухай асуудал биш. За засгийн газрыг тогтвортой үлдээхийн төлөөх намуудын хамтрал байж магадгүй юм. Улсын хурал 42 судалтай ардчилсан намынхантай хамтрах асуудалж сөхөгдөж магадгүй. Харин энэ асуудал ардчилсан намын дарга цогт хэрэл хамтрахгүй гэх хариултыг өгсөөр байгаа юм а. Засгийн газар өнгөрсөн 5 жилийнхээ үндсэн чиглэлийн хэрэгжилтийг үнэлж дүгнээгүй хэрнээ эх 5 жилийн хийгээ боловсруулад байгаа юм а. Гэтэл үүнийг нь улсын хурлын эдийн засгийн байнгын хороо буюу мэргэжлийн байнгын хороонд дэмжээгүй. Улмаар өнөөдөр улсын хурлын чуулган дээр хилцэх эсхийг нь хилцэх үеэр гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байлаа. За ингээд хилцэх эсэх санал хураалтыг маргааш явуулахаар болсон юм а. Зандан шатрын засгийн газрын боловсруулсан хамгийн чухал гэж хэлж болох бодлогын баримт бичиг бол эх 5 жилийн үндсэн чиглэл юм. За эх 5 жил хэн гэдэг хүн ерөнхий сайд байхаас үл хамаарч засгийн газрын үйл ажиллагаа энэ баримт бичиг заасны дагуу явах учиртай. За төсөөч мөн үндсэн чиглэлийг нийцүүлэн боловсруулж батлах ёстой. За гэтэл энэ баримт бичиг хөгжлийн төлөвлөгөө биш, мөрөөдлийн жагсаалт шиг боловсруулагдсны дээр хэтэрхий ерөнхий агуулгатай тунхагийн шин чанартай байгааг гишүүд хэлж байлаа. Цааснуудаар бичдэг боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлнэ, малчтын орлогыг нэмэгдүүлнэ, ажил үйлдвэрийг бий болгоно гэдэг өгүүлбэр би буруу санааг бол сүүлийн 10 жил яг энэ өгүүлбэрээр л явж байгаа. Дандаа ингэж бичдэг. Дандаа юм гоё үг тавьдаг. Уг нь 109-ороо эхний 5 жилийнхаа тэр хэрэгжилт үр дүн алдаа оноогоо уг нь дүгнчээд хоёр дахь шин төлөвлөлтөд ярьдаг нөтх өмнөх маань хайчуу гүйцэтгэл үр дүн маань хайчуу тэрийг эхэлж ин чинь одоо ярьдаг наад захын нэгдийг ус байхгүй юу? Төрийн өмчт компани засаглалыг сайжруулна, орон нутгийн өмч, төрийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
мэдээллийн харилцааны бүртгэл мэдээлэл тод байдлыг бүрэн хангана гэсэн юм 3 зорилт байна. Тэгээ энэ төрийн өмчийн энэ кампанид эдийн засгийн оролцоог нь багасгах, энэ олон гажуудлын үр уулхаа болоод байгаа энэ асуудлыг гажуудлахад ийм л зүйлийг хийнэ гэж харж байна уу? Ганцхан жишээ дуртахад Эрдэнэ төвлөрдөр дээр жишээлхэд бид одоо хиймэл оюун ухаанаар тендер шалгаруулдаг болсноор Эрдэнэтийн шахаа гэдэг юм бол үндсэндээ байхгүй болж байгаа. Тийм их л хийж байгаа. Одоо хиймэл оюун ухаан тендерийн үнэлгээний хороо зэрэг ажиллаж байна. Бие биедийн хяналт тавьж байна. Цаашдаа энэ Эрдэнэс хэмжээл бүх шатанд технологийн дэвшлиг ашигласан шинжилгээг хэрэгжүүлнэ. Бүх зүйл ховжилтснаар бас сайхан болчихдог юм биш. 2020 оны 5 сарын 13-ны өдөр Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөр ингээд тогтоол хэлбэрээр баталсан. Зандан шатар ерөнхий сайд өөрөө их хурлын дарга багтаа баталсан. Хүний хөгжлийн индексийг 0.81-ээс дээш түвшинд хүргэнэ гэж тавьсан баг. За 2020 онд энэ авсралтыг батлахдаа яг шалгуур үзүүлэлтээр тавиад хүний хөгжлийн үзүүлэлт индексгээд 2025 онд 0.77, 2030 онд 0.85 хүргэнэ гэд ингээ бүр ингээд тоотоо шалгуур үзүүлэлтээр тавьсан баг хувьтай. Тэгэхэд энийг 0.81 болгоно гэд бууруулаад ороод ирсэн. Өнөөдөр Монгол төрийн зовлон болцоод байгаа альва асуудалд эрхэнч хариуцлага хүлээдэггүй, салбар хоорондын уялдаагүй байгаа асуудлыг шийдвэрлэх тухай эх 5 жилийн үндсэн чиглэлд огт тусгагдаагүй байгааг хэлж байлаа. Олон жилийн туршид маргаан дагуулсаар ирсэн оюу толгойн гэрээний асуудлыг улсын хурлын түвшинд хянан шалгах гар болж төр хороо байгуулсан. Энэ төр хороонд багтсан гишүүд өнөөдөр мэдээлэл хийж эх сарын 8-наас 12-ны өдрүүдэд оюу толгойн асуудлаар нийлдэд сонсголт зохион байгуулах болсноо зарлалаа. За сонсголт нийтдээ 301 хүнийг гэрчээр дуудах юм байна. Энэ дотор үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын гишүүдээс эхлээд оюу толгой компани Rio Tinto группийн төлөөллүүд багтаж байна. Оюутлогын сонсголт гэрчээр дуудагдж байгаа 300 орчим хүмүүс нь 2006 оноос хойш оюутлоготой холбоотой асуудлаар шийдвэр гаргасан болон холбогдох байгууллагуудад ажиллаж исэн хүмүүс юм байна. За эдгээр хүмүүс нээлттэй сонсголт дээр ирж үнэн бодит мэдээлэл өгснөөр оюутлогын гэрээг байгуулахдаа монголчууд юун дээр алдав гэдэгтээ үнэлэлт дүгнэлт хийх боломж өртнө гэлээ. За цаашлаад манай улс хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа юун дээр анхаарах ёстой гэдэг дээрч энэ сонсголоор дамжуулан нэгдсэн нэг ойлголт дүгнэлтэд хүрэх ёстой гэлээ. Ямар хуулийн хүрээнд бас энэхүү одоо сонсголт бас ямар дэд сэдвээр тэр хүн дуудагдж байгаа вэ гэдг нь бол мэдүүлэх хуудсан дээр бол маш ойлгомжтой байна. За хуулиараа бол ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүй бол тухайн дуудагдж байгаа хүмүүс нээлттэй сонсголт хүрэлцэн ирэх одоо хуулийн бас үүрэгтэй байгаа. Бас хуулийн хариуцлагатай байна. Өнөөдөр энэ дуудагдж байгаа тодорхой албан тушаалтнууд тухайн үед одоо төрийн алба хасч ийсэн болон өнөөдөр хасж байгаа албан тушаалтнуудыг шууд буруутан мэтээр битгий зарлаасаа гэж хүсэж байгаа. Сонсголын үеэр асуух ёстой асуултууд, өгөх ёстой хариултууд тодорхой хэмжээнд хэн нь буруутай, хэн нь буруугүй байсан, хэн нь магадгүй эсвэлтгүү гаргаж өнөөдрийн төвшөнд авъятсан бэ гэдэг энэ асуудлууд бол тодорхой болох ёстой. Хянан шалгах төр хорооны шинжээчид 60 гаруй мянган материалтай танилцж байгаа гэлээ. За үүний бараг тал нь төрийн болон албаны нууцын тамхтай байгаа гэсэн юм. За энд нээлттэй сонсголтыг илүү үр дүнтэй болгох үүднээс эдгээр материалуудыг нууцаас гаргаж өгөхийг засгийн газраас хүслээ. Оюутлогоо болон онцлогтой холбоотой материалууд нь байгууллагын нууцын тамхтай. За бус нь одоо төр засгийн бас албаны нууцын тамхтай. Нууцаас гарах хэрэг нь засгийн газарт байж байгаа. Засгийн газар бол баялагын улгаатай тэмцэнэ. Энэ нууцд байгаа зүйлүүдийг ил гаргаж олон нийтэд мэд хэрхээр нь ханганаа гэж одоо өөрсдөө бол мэдэгдээд байгаа. Тэгэхээр одоо тухайлбал засгийн газрыг бол энэ нууцаас гарахын шийдвэр гаргахгүй бол бас энэ сонсгол дээр бид нар бас энэ мэдээллүүдийг олон нийт нээлттэй ашиглахын боломж бас бүрдэхгүй байна. Улсын хурал дээр зохион байгуулагдах энэхүү сонсгол нь Монгол Улсын засгийн газар Rio Tinto групптэй хийх албан ёсны хэлэлцээр эхэлсэн энэ үетэй давхцаж байгаа юм. За ийм нээлттэй сонсголоос гарах дүгнэлт зөвлөмжийг засгийн газар хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээртэй ашиглах боломжтой юм.
Төр хойшлоод байсан эмч нарын ажил хаялт албан ёсоор зогссон талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ. За өнөөдөр эрүүл мэндийн яам болон үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд 3 талд хилцээр хийж 90 онд эмч нарын цалинг 75%-аар нэмэгдүүлэх эцсийн шийдэлд хүрсэн баг юм а. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3 сая төгрөгт хүргэнэ. За ингэхдээ 6 үе шаттайгаар нэмэгдүүлэх юм байна. Тодорхойлбол 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлээд 30%-аар 2026 оны 8-р сарын 1-ний өдрөөс 9%-аар буюу түүнээс хойш сар бүр тогтмол 9%-аар нэмэгдүүлснээр 2027 оны 1-р сарын 1 гэхэд эмч эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүрэхээр болсон байгаа юм а. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Бид 21 аймгийн онцлсан мэдээг цувралаар хүргэж байгаа. За энэ удаа ядуурлын төвшин аймагуудад хэр байгаа талаар 2022 онд хийсэн судалгаан дээр үндэслэн мэдээлэл бэлтгэлээ. За баруун бүсийнхэн ядуурлын төвшингөөр тэргүүлж байгаа бол төвийн бүсийн аймагуудад ядуурлын тархалт харьцангуй бага байна. Өөрөөр хэлбэл за баруун төвийн аймгийнхан хамгийн баян, харин баруун аймгийнхан хамгийн ядуу гэсэн дүгнэлт гарч байгаа юм а. Байршлыг нь харахад уулуурхайд түшгэлсэн эдийн засагтай аймагт амьдардаг иргэд ядуурлалт нэрвэгдэх нь бага байгаа дүр зураг ажиглагдлаа. 2020 болон 2022 онуудад хийгдсэн ядуурлалын дүр төрхийн судалгаанд харьцуулалт хийлээ. За 2020 онд баруун бүс ядуурлалын төвшнгөөр тэргүүлж байж, ялангуяа Говьалтай аймгийн 2 иргэн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд багтаж байсан байна. Харин ядуурлал хамгийн багатай буюу хамгийн баян аймгаар Өмнө Говийг нэрлсэн байна. За Уулуурхаан Баялаг арвин үүнийгэж эдийн засгийн эргэлтэд оруулдаг Өмнө Говь аймагт амьдардаг 4-5 хүн тутмын нэг нь ядуу гэжээ. За нэг үгээр зүүн болон баруун бүсийн аймагуудад ядуурлалын түвшин өндөр байгаа бол Улаанбаатар төвийн бүсийн зарим аймагуудад буюу Өмнө Говь, Дунд Говь, Дорно Говь аймагт харьцангуй бага байгаа юм а. За өөрөөр хэлбэл Говьалтай, Говь Сүмбэр болон Өмнө Говь аймгийн ядуурлалын түвшин 3 дахин зөрүүтэй. Харин 2 жилийн хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөн эсхийг одоо харцгаая. За энэ 2 жилийн хугацаанд ядуурлалын түвшинд тиймч гайхмаар өөрчлөлт гарсангүй. Тухайлбал баруун бүс 2020 онд ядуурлалын түвшингөөр тэргүүлж байсан бол Бахбайдгаараа хамгийн бага ядуу иргэдтэй төвийн бүсийн хэвээрээ. За төвийн бүсэд Дорно Говь, Дунд Говь, Өмнө Говь, Говь Сүмбэр, Сэлэнг, Төв, Дархан уул аймагууд 4 хүн тутмын нэг нь ядуу. Харин баруун бүсийн Баян Улгийн, Говьалтай, Завхан, Увс, Ховд аймагуудад 3 хүн тутмын нэг нь ядуу байгаа юм а. За гэхдээ баруун бүсээс илүү зүүн бүсийн аймагууд ирээдүйд ядуурлалын түвшин нэмэгдэх хандлагатай гэсэн дүгнэлтийг үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банк гаргаж байсан байна. За харин өнөөдөр ядуурл ямар байгаа судалгаа хараахан гараагүй байгаа юм а. За огтойгол 2 жил тутамд ядуурлыг хэмжих ёстойж 2022 оноос хойш 3 жил өнгөрч байгаа юм а. Ковид цар тахлын үеэр гэрэг системээр дамжуулан тамдалт хийх журмаар иргэдийн хувийн мэдээллийг цуглуулсан байдаг. За энэ систем одоо ашиглагдгаа болсон ч гэлээ тухайн үед цугларсан иргэдийн хувийн мэдээллийг одоо хэрхэн зориулалтын бус байдлаар ашиглаж байж болзошгүй үйлдэл илэрчээ. Тиймээс энэ асуудлыг хянаж шалгуулахаар хүний эрхийн үндэсний комиссаас ерөнхий сайдад мэдээлэл хүргүүлсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Цар тахлын үед гэрээгээ нэртэй системд вакцинжуулалтад хамрагдсан болон хэн ковидын шинжилгээ өгсөн гээд бүх иргэдийн хувийн мэдээлэл дэлгэрэнгүй бүртгэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл манай улсын 3.5 сая иргэдийн хувийн мэдээлэл энд багтаж байна гэсэн үг юм а. Энэ систем нь ковид намжснаас хойш ашиглагдах байсан. Гэтэл одоо ч иргэдийн бүртгэгдсэн мэдээллийг цаашид ашиглаж байж болзошгүй гомдлууд иргэдээс ирэх болжээ. Гомдлын мөрөөр хянаж шалгаж үзэхэд зөрчил илэрсэнд бол энэ талаар засгийн газарт хүргүүлсэн ч одоо хүртэл хариу ирээгүй болохыг хүний эрхийн үндэсний комиссоос дахин санууллаа.
Хүний эрх хэрэгчлөөний төлөв байдлын энэ оны 3 сард улсын их хурлд хүргүүлсэн хүний эрх хэрэгчлөөний төлөв байдлын илтгэлд маш тодорхой тусгасан байгаа. За ингээд хүний эрхийн үндэсний комиссоос COVID-19 цар тахлын үеэр цугларсан мэдээллийг ашиглалт үйл ажиллагааг засгийн газрын дотоод хяналтын хүрээнд шалгах ийм саналыг улсын их хурлд хүргүүлсэн. Засгийн газрын дотоод хяналтын хүрээнд шалгах ийм үргийг ерөнхий сайдад өгсөн байгаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс засгийн газрыг энэ үргээ биелүүлж хяналт шалгалтын талаар олон нийтэд мэдээлэл хийнэ гэж итгэж байна. Үүнээс гадна сүүлийн үед цахим орчинд GS25 болон CU сүлжээ дэлгүүрүүдийн хяналтын камерын бичлэгүүд янз бүрийн байдлаар түгэх болсон. Энэ нь хүний нэр хүндэд хаалдах хүний эрхийн зөрчлийн нэг хэлбэр болохыг мэрэгжилтнүүд анхааруулж байна. Түүнчлэн банк ба санхүүгийн байгууллагууд зээлдэгчийн хувийн мэдээллийг ашиглан ажлын байр болон ойр дотны хүмүүс рүү нь холбогдож зээлээ төлөхийг нь шаардаж байгаа асуудал ч гарсан байна. Хүнсүтэйчгийн газар төлөвлөгийн эрхлэх зөвшөөрөл олгох онлайн систем дууны тусны бичлэг ашиглах дамжуулахтай холбоотой үйлчлэгийн эрхлэгч нь зөвхөн камераар дуу тусгуучлыг хийх, хадгалах, боловсруулах ажиллагааг зөвхөн хууль заасан зорилгоор буюу аюулгүй байдал, эд хөргийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах ашиглах ёстой. Хувийн мэдээлэл алдагдсан асуудал манад нэг тулгамдсан асуудал болоод байна. Өнгөрсөн жил иргэдийн овог нэр гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг цахим харзахад $700 зарж байсныг салбар яамныхан хүртэл илрүүлсэн байдаг. Нэг үгээр хүний хувийн мэдээллийг хаасайгүй дураараа ашигладаг болсон байна. Сургуулийн орчинд хүртэл сурагчдын бүртгэлийн хувийн мэдээлэл, ажилд орох гэж байгаа иргэдийн хэд хувийн мэдээллийг ажил олгогч болон сургуулийн зүгээс задруулах тохиолдлууд түгээмэл байгааг хүний эрхийн комиссоос анхаарууллаа. Манай улсад хүний хувийн мэдээлэл хариуцах тусгай зөвшөөрөлтэй 4,000 аж ахуй нэгж байгууллага байна. Энэ ондол гэхэд хүний хувийн мэдээллийг задруулсан 27 гомдол хүний эрхийн комисс бүртгэгдэжээ. Тухайн гомдол ихэвчлэн төрийн алба, банк санхүүгийн байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн орчинд худалдаа үйлчилгээний төвүүдтэй холбоотой байна. За манай улсаа бизнесийг дэмжих олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж баг хүүтэй зээл олгодог. Гэвч энэ зээлийг нэр бүхий том компаниуд жижиг дунд бизнес эрхлэгчдээс өрсөж авсан хэрнээ дийлэнхийг нь зориултын бусаар ашиглаж байгааг санхүүгийн зохицуулах хороо илрүүлсэн байгаа юм. Тухайлбал 2019 оноос хойш говь компани 228 тэрбум төгрөгийн бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл авсан боловч 69%-ийг нь зориулалтын бусаар ашигласан байжээ. Говь компани сүүлийн 6 жилийн хугацаанд 228 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Энэ хөрөнгөөр ноос ноолуурын түүхийн эд бэлтгэх, тэдгээртэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой байв. Энэ дагуу нийт авсан зээлийнхаа 31%-ийг буюу 72 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үлдсэн 156 тэрбум төгрөг нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй, юунд зарцуулсан нь ч тодорхойгүй байсан тул санхүүгийн зохицуулах хорооноос тайлангаа эргүүлэх албан бичиг явуулсан одоо хүртэл хариу ирээгүй гэлээ. Гэтэл энэ зээлийг жижиг дунд бизнес эрхлэгчид хүсээд ч хүлээгээд ч ганц тэрбум авч чадахгүй байхад нэр бүхий компаниуд 200-аас 300 тэрбумаар зээл авчгаад ном журмын дагуу ашиглаагүйг эндээс харж болно. Яг зорилттой хүмүүстэй одоо цөөхөн хувьд нь би очтгүй гэж бол бас хэлэхгүй. Гэхдээ очдог баг. Гэхдээ яг одоо эдлийн салбарт тэ байж байгаа одоо биднэрт авсан хүн одоо маш цөөхөн харагдчихэдэг. Тэгэхээр яг энэ тэр зорилттой хүмүүстэй, зорилттой компанитай тэр жижиг дунд үйлдвэрүүдтэй очиж чаддаггүй. За тэгэнгүүтээ нөхцөл нь айгүй хүндээ. Тэгтээ батлан даалтын сан, за тэгээ бүрдүүлэх бичиг баримтаас ахуулаад биднэрт бол их хүндрэл бэрхшээл учирдаг. Тэгэхээр энэ жижиг дунд одоо үйлдвэрлэгчдэд зориулсан тэр зээлийг тэр шилэн данс гэдэг шиг ил тод болгоод ямар компани авсан одоо хөрөнгө оруулалт нь ямар байсан. За тэгээ дараа нь гарсан үр дүн нь ямар ч гэдэг юм уу. Тэгээ энэ шилэн дансны данс шиг одоо юм ил тод байдалтай болгочих юм бол тэр одоо тэг жижиг дунд үйлдвэрлэгчдэд жинхэнэ хэрэгтэй одоо дэмжлэг болох болов уу гэж бодож байгаа. Яг энэ жижиг дунд үйлдвэрийн зээлэг бол одоо жишээлбэл газар тариалан эдэлбэр газар бол 1000-аас дээш гата газарт зээл өгöd явах юм. 1000-аас дээш эдэлбэр газартаа тариалан гэдэг бол том газарт орчин. Өнөөдөр газар тариалангийн хувьд бол нэг 10 гат. Одоо би сүүлийн нэг 10 гаруй жил жимсэн дээр ажиллаж байна. Жимсэн дээр бол нэг дунджаар 10 га авахгүй. Тэгээ тэрнээс жижиг одоо нийт нэг 2-3 гат.
нэг гад ч үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Жижиг дунд үйлдвэрлэлд олгож байгаа зээлийг зах зээлийн судалгаа багтай олгож байгаа нь жижиг дунд үйлдвэрлэлийн эдийн засагт хэлэхгүй байгаа нэг шалтгаан болж байна. Тухайлбал зээл олгохдоо экспортыг нэмэгдүүлэх болон дотоодын хэрэгцээг хангах зэрэг ангилалтай байх хэрэгтэй гэлээ. Энэ яг чиглэлд тэгэхээр яг жижиг дундаа мөн үү гэдэг асуудал нь өөрөө их том асуудал болоод байна. Хэрвээ энэ том үйлдвэрлэгчдэд зээл өгсөн бол энэ зээлийн эргээ татах нь арай шудраг байх л та. Тэгэхээр хуваарлтын талаас чи хэрвээ жижиг дунд гэж байгаа бол дундыгаа одоо экспорт руу чиглүүлээ жижигээ орон нутгийн зах зээлийг хангах хэмжээнд байлгах ийм бодлого хэрэгжүүл энэ зээлийн сан арай үр ашигтай ажил болов. Бас түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлүүд арилжааны банкар дамжин олгогдож байгаа нь бизнес эрхлэгчдийн нуруунд дээрх ачааг хүндрүүлдэг тухай эдийн засагч онцоллоо. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид арилжааны банкар дамжуулан зээл авахд барьцаа өндөр шаардах, өндөр хүүтэй байгаа нь зээл авахд бэрхшээл үүсгэж байна гэлээ. 2 жилийн өмнө Хятад улсад 100% тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцахын тулд ерөнхий боловсролын сургуулийн дүнгийн болон багшийн тодорхойлолт байхад л хангалттай байжээ. За тэгвэл энэ жилээс үндсэн шалгууруудаа эрс нэмэгдүүлж хэлний онооноос гадна бүгд найрамдах Хятад ард улсын эсэлтийн ерөнхий шалгалтыг заавал өгөх ёстой болсон байна. За өөрөөр хэлбэл та эх орондоо хангалттай хэлний оноотой болоод Хятад улс руу суралцахаар явсан ч очоод заавал байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлүүдээр шалгалт өгч байж их сургуульд элсэх юм байна. Жишээлбэл Нандин Эрдэнэ 2023 онд Хятад улсын засгийн газрын 100% тэтгэлэгт тэнцэж аж үйлдвэрлэлийн их сургууль бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар болж ижээ. 4 дээр нэмэх нэг хөтөлбөрөөр буюу 1 жил хэлний бэлтгэл суугаад үндсэн хичээлээ үзэж эхэлсэн байна. Тухайн үед ерөнхий боловсролын сургуулийнхаа дүн болон багшийнхаа тодорхойлолтоор зэрэглэлийн тэтгэлэгт тэнцэж байснаа бидэнд хуваалцлаа. Харин энэ жилээс сургуульд нь суралцахаар ирсэн Монгол оюутнуудаас байгалийн ухааны чиглэлийн хичээлүүдээр шалгалт авч босоо оноонд нь хүрэхгүй бол тэнцүүлдэг болсон гэлээ. Миний тэтгэлэг болохоор хэлний оноо шаарддаггүй 4 дээр нэмэх нэг тэтгэлэг байсан. Шалгуур нь болохоор одоо 10 жилийн нөгөө хичээлийн дүнгууд тэгээд багшийн тодорхойлолт, өөрийн бичсэн CV-сээ тийм зүйлс шаардлагачихсан. Энэ жилийн 1-р курсод орж ирж байгаа хүүхдүүдэд нөгөө нэг шинэ шалгуур тавигдсан гэж сонссон. Тэгээд тэр нь болохоор одоо мэргэжлээс шалтгааллаад инженерийн чиглэлээр суралцах байгаа хүүхдүүд болохоор физик, математик, хим гэх мэтчлэн нэмэлт тийм шалгалт өгдөг болсон мөлий. Тэгээд тэр нь бас нэг төвшин тогтоосон тэрнээсээ давж иж орж ирдэг гэсэн тийм юм сонсон. Тэгээд манай 1-р курсийнхан бол энэ жил ирээд тэр шалгалтыг өгч ирсэн. Тэгээд эх жил ирэх хэлний бэлтгэлийн хүүхдүүд тоон бас харьцангуй багасж байгаа юм шиг санагдсан. Харин энэ үзэгдлийг хятад судлаач тайлбарлахдаа бакалаврт олгох тэтгэлгээ бууруулсан. За эдийн засаг, инженер технологийн чиглэлийн мэргэжлүүдэд болон магистр докторийн тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлсэн гэлээ. За энэ 2002-оос 2023 оны хийгдсэн Хятад улсын боловсролын салбарын одоо 3 дахь том реформын бас үндсэн агуулгатай нэлээд уялдах зүйл. За илүү шинжлэх ухааны хийгээд технологийн тэгээд амьдрал дээр бол илүү мэргэжлийн чиглэлийн сургалтыг илүү төлхөө өгжүүлэх гэсэн энэ реформын үзэл санаатай уялдуулаад гадаадаас бүгд найрамдах Хятад улсад ирж байгаа суралцагчдад тавьж явах шаардлага бас өөр болж өндөрсөж байгаа. За илүүтэйгүүр магистр докторийн агсан түвшний сургалтын сургалтанд ирж суралцагчдад олгож байгаа тэтгэлгийн хэмжээ нэмэгдээд бакалаврын түвшин дээр бол бас тэр болгон нэмэгдэхгүй байгаа юм үзэгдэл байгаа. Ирэх 2026 оноос бүх гадаад оюутнууд хятад хэлний HSK шалгалтын 5-аас дээш түвшинтэй байх, түүнчлэн хятадын үндэсний эсэлтийн шалгалтын олон улсын хувилбарт заавал хамрагдах журам хэрэгжиж эхлэх юм байна. Бүгд найрамдах Хятад ард улсын боловсролын яамны мэдээллээр 2024 онд гадаад оюутнуудад олгох засгийн газрын тэтгэлэг нийт 50,000 орчим байснаас 60% нь магистр докторийн түвшний судалгааны чиглэлд, 30% нь инженер технологийн чиглэлд олгогджээ. Харин хэлний болон нийгмийн ухааны чиглэлд олгох тэтгэлгийн тоо өмнөх онтой харьцуулахад 15%-аар буурсан байна. Энэ нь Хятад улсын дотоодын хөдөлмөрийн зах зээлд инженер технологийн мэргэжлийн боловсон хүчний эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Үзэгчдээ Тэнгэрлийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Илгэний BCD вирусээс сэргийлэх вакциныг өдөр бүр халдвар төвчин судлалын үндэсний төв болон өрхийн эмнэлэг хийж байгаа юм байна. За та сайн дурын үндсэн дээр илгэний Б вирусын дархлаажуулалтанд хамрагдах бол ажлын өдрүүдэд 14 цаг 30 минут хүртэл халдвар төвчин судлалын үндэсний төв дээр очиж шинжилгээнд хамрагдан вакцин хийлгэх боломжтой. За үүнээс өмнө илгэний BCD вирусын шинжилгээ заавал өгсөн байх шаардлагатай юм байна. За одоо бол илэг тохиолдож байгаа илэгний вирус бол BCD гэдэг вирусуд байгаа юм. За үүнээс бол илэгний C вирус гэдэг зүйл бол одоо яг тийм сонгол дархлаажуулалт гэдэг ойлголт бол байхгүй. За илэгний B вирусын хувьд бол одоо тоглолт вакцинууд байгаа. За одоо вирусын одоо нөгөө дархлаа тогтоц гэдэг зүйлийг үзүүлээд хэрвээ дархлаа тогтоц муутай буюу дархлаа тогтцгүй байх юм бол сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах бүрэн боломжтой байх юм. 3 удаагийн тийм дархлаажуулалтанд хамрагдаад тийм сайн дурын дархлаажуулалтаар өөрийгөө хамгаалах боломжтой. Б вирусээс өөрийгөө хамгаалаад дархлаажуулалтаар өөрийгөө хамгаалж чадах юм бол Д вирус гэдэг зүйлийг бол өвдөх боломжгүй юм. Илгэний BC вирусээс сэргийлэх арга нь дархлаажуулалтад хамрагдах гэлээ. Мөн сүүлийн жилүүдэд залуус эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар шивээс хийлгэснээс болж илгэний ямар нэг вирусын халдвар нэмэгдэх болжээ. Энэ төрлийн вирусүүдийг эрт илрүүлж эмчлэхгүй бол цаашлаад илгэний хорт хавдар, илгэний хатуурал, илгэний дутагдал үүсгэх эрсдэлтэй юм. Гол сайхны шивээсүүд хийлгсэн, биеийн шивээсүүд хийлгсэн, найз нөхдөд хоорондоо сууж байгаа л тийм ээ, бие биен дээр хийчдэг шивээсүүд хийчдэг. За тэгэл цаашлал гол сайхны юунууд байна. За өөр одоо бэлгийн замаар дамжаа халдварлан. За бэлгийн зам бол ер нь бас тохиолдол бол бий. Тэгэхээр зэрэг бол энэ вирус халдвар бол та цусаар дамжаа халдварлана. Тэр нь бол дамжих зам нь бол өөр байж болно. Нэг хүнээс нөгөөд цус яаж дамжиж болох вэ? Тэр бүхнээр халдварлах боломжтой л гэж тооцоолох хэрэгтэй. Эрүүл мэндийн яамны мэдээллээр манай улсад илгэний BC вирусын халдварын тоо жилээрх тусам өсөж байна. 2024 оны байдлаар нийт хүн амын 8-аас 10% нь B вирусын халдвартай, харин 5 орчим хувь нь C вирус тээгч гэж бүртгэгджээ. Эдгээрийн дийлэнх нь халдвар авснаа мэдэлгүй удаан хугацаанд явснаар өвчин хожуу шатандаа илэрдэг байна. Тиймээс мэрэгжилтнүүд иргэдийг зөвхөн эрүүл ахуйн шаардлага хангасан газарт үйлчилгээ авах, нэг удаагийн зөв багаж хэрэглэж буйсгэд анхаарах, мөн илгэний B вирусын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг зөвлөж байна. Тэнгэртлээс COP30 хурлын мэдээллийг газар дээрээс нь та бүхэндээ хүргэсээр байгаа. За COP30 хурлын үеэр German Watch төрийн бүс байгууллага өнгөрсөн 30 жилийн уур амьсгалын эрсдлийн индексийг танилцууллаа. За энэ байгууллага нь 2006 оноос хойш цаг агаарын эрсдэс үзэгдлийн улмаас нас барсан өртсөн хүмүүсийн тоо, эдийн засгийн хохирлын тоонд дүн шинжилгээ хийж ирсэн байгаа юм. Судалгаагаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлээс болж дэлхийд дахинд 830 мянган хүн амьрагдж 4.5 их найд Америк долларын хохирол учирсан байгаа юм а. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийн нийт хүн амын 40% буюу 3 тэрбум гаруй хүмүүс хит халалт, гал төмөр, шуурга, үер зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт хамгийн их өртжээ. Судалгаанаас харахад Доминик энэтхэг бүгд найрамдах Хятад ард улс, Хайти, Филиппин зэрэг хөгжиж байгаа орнууд индексийн эхэнд байна. Үүний араас Франц 12, Итали 16-д гээд Европын холбооны орнууд байгаа бол Америк нэгдсэн улс 18-д байгаа юм а. Монгол улсын тухайд 33-т буюу уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй өртөмтгий оронд орж байна. Бидний ажилласан уур амьсгалын эрсдлийн индексээр Доминика, Мьянмар, Хондурас зэрэг улсууд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байна. 1995-аас 2024 оны хүртэлх 30 жилийн хугацаанд 9700 гаруй байгалийн гамшигт үзэгдэл болж, 800 мянган хүн амьнасаа алдаж, сая хүмүүс эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон. Ялангуяа хөгжиж байгаа орнууд уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг өртөмтгий, даван туулах чадвар бага байдаг.
Тиймээс хөгжиж байгаа орнуудад хөгжингүй орнуудын санхүүгийн болон технологийн дэмжлэг тусалцаа чухал юм. Хайти, Филиппин, энэтхэг зэрэг улс орнуудад хит халалт, үер, шуурганы давтамж хит их нэг гамшигын тохиолдлыг давж амжаагүй байхад дараагийн гамшигт нүүр тулж байна. Тиймээс энэ удаагийн COP30 хурлаар алдагдал хохирлын сангийн санхүүжилтийг илүү чухалчилж авч үзэх шаардлагатай болохыг онцоллоо. Уур амьсгалын эрсдлийн индексээр дэлхийн бүх улс орон аль хэдийн уур амьсгалын өөрчлөлтөд өрсөн гэдгийг харуулж байна. Байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгцээр байна. Хамгийн сүүлийн үеийн жишээг дурдахад Мьянмарт наргиз хар салхинаас болж 140 мянган гаруй хүн амьнасаа алдсан бол Филиппинд хар салхинаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл тасралтгүй тохиолдож байна. Филиппинд зарим тохиолдолд 1-7 хоногт 2 удаа том хар салхи болж байна. За тиймээс эдгээр хөгжиж байгаа орнуудад өндөр хөгжилтэй орнуудын дэмжлэг нэн шаардлагатай байна. Энэхүү уур амьсгалын эрсдлийн индексийн үр дүнгээс бид энэ удаагийн COP хуралд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн нийтийн бодлогоо дахин нэг харах шаардлагатай гэдг нь харагдаж байна. Бид яаралтай арга хэмжээ авахгүй бол бидний бодож байгаагаас бага хугацаа үлдээд байна. Дэлхийн хүлэмжийн ялгарлыг нэн даруй бууруулах шаардлагатай. Үгүй бол дэлхийд даяар нас баралт эдийн засгийн суурил нэмэгдэх эрсдэл өндөр байна. Үүнтэй зэрэгсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хүчин чармаалтыг эрчимжүүлэх ёстой. Үүний тулд алдагдал хохирлын сангийн асуудлыг шийдвэрлэх, бодит үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх хангалттай хэмжээний уур амьсгалын санхүүжилт шаардлагатай байгааг анхаарууллаа. Парисын уул уурхайн сургуульд Монгол улсаас 2 мэргэжилтэн агсан шатны хөтөлбөрт хамрагдан суралцлаж байна. За тэд уул уурхайн чиглэлээр мэдлэгээ гүнзгийрүүлж олон улсын түвшний туршлага, технологийн ур чадварыг эзэмшиж байгаа юм. За энэ сургуулиас Франц улсад ажиллаж байгаа манай багийнхан тусгай сурвалжлага бэлтгэснийг одоо үзүүлье. Сайн мэцхан үндэд үзэгчтэй Тэнгэр телевизийн сурвалжлах баг Франц улсаас дамжуулж байна. Бид яг одоо Парис хотоос 1 цаг орчим автомашинаар яваад байдаг Fontainebleau гэх газар ирсэн байна. Яагаад энд ирсэн бэ гэхээр энэ газар Парисын уул уурхайн сургууль байрлалт юм байна. Энэ сургуульд манай Монгол улсаас 2 оюутан мэргэжил дээшлүүлэхээр суралцж байгаа юм байна. Тэгэхээр бүгдээрээ хамт тэдэнтэй орж танилццгаая. Самено. Дотгош орох хөдөлгөөр бор нэлээд маргац. За тэгээ. Тус 2 мэргэжилтэн уул уурхайн чиглэлээр Парис хөтөлбөрт суралцахаар ирээд 1 сарын хугацаа өнгөрсний дараахан бид очиж уулзсан юм а. Энэ эмэгтэйг Баярмаа гэдэг. Тэрээр 2006 оноос хойш уул уурхайн салбарт гидрогеологч мэргэжлэр ажиллаж байна. Харин энэ залууг Болор Эрдэнэ гэдэг бөгөөд 13 жилийн салбарт геологч мэргэжлэр ажиллаж байгаамаа. Түүнээс Казахстан улсын Катко компанид ажиллаж байсан туршлагатай. Эхний ээлжинд бол дандаа геологийн суурь мэдлэг олгох, геолог уул уурхайтай холбоотой суурь мэдлэг олох хичээлүүд бол явагдаж байгаа. Тэгээд түрүү 7 хоногт бол бид нэр геологийн зураглал, чулуулгын үнэс судлал гэх мэт мэдлэг олгохоор бол судалгаанд бол хэрэг ажил одоо явсан. Би нөгөө геологоор ажиллаад яг энэ компанид ороод яг нэг төрлийн яг орд дээр ингээл ерөнхийдөө ажилласан. Тэгээд энэ хөтөлбөрийн зорилго нь болохоор яг геологоос хайгуулаас ахуулаад олборлолт тэгээд хаалт нөхөн сэргээл байгаль орчин гэдэг бүх циклийг хамарсан юм хөтөлбөр байгаа байхгүй. Тэгээд одоо яг хичээл нь эхлээд нөгөө ингээд юм геологийн анхны мэдлгүүдээ өгж эхэлж тань л таа. Энэ хөтөлбөрийн давуу тал нь уул уурхайн бүх чиглэлийн суурь мэдээллийг олгодгоор онцлог. Ингэснээр геолог хайгуулаас эхлээд олборлолт ямар процессор эсвэл ямар үйл явцаар явагддгийг бүрэн мэдэх боломжтой. Бид хөтөлбөрийнхөө хүрээнд уул уурхайн салбарын нийгэм болон байгаль орчинд үзүүлэх нөлөөг бодож үзхийг уриалдаг. Ирээдүйд мэргэжилтэй хариуцлагатай байх арга техникүүдийг зааж өгч байна. Монголд уул уурхайн салбар, ялангуяа ургааны салбар өсөж хөгжиж буй энэ үед та бүхэнд ур чадвар шаардлагатай болно. Мөн хариуцлагатай уул уурхайг хэрхэн явуулах талаар мэдлэгч хэрэгтэй.
Парисын уул уурхайн сургууль нь Францын хувьсгалаас өмнө 18 дугаар зууны үед үүсгэн байгуулагдаж байжээ. Тухайн үед Францынхаа уул уурхайн салбарт мэрэгсэн мэрэгжлийн инженеруудыг бэлтгэх зорилгоор энэхүү сургуулийг үндэслэж байж өдгөө 18 судалгааны төвтөгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь Монгол Франц хоёрын уул уурхайн салбар хэр ялгаатай харагдаж байна. Франц болохоор нэг ингээд геолог уул уурхайн бүр аль дээрээс хөгжөөд одоо ингээд ихэнх орд нөөцүүдээ ашиглаад бараг дуусчихсан. Тэгээ одоо геологийн энэ зураглалын хувьд ч гэсэн одоо ингээд улсаа бараг бүтэн хамарцсан. Тэгээ манайх ч жишээлбэл одоо ингээд 50,000-ны зураглалаа ч юм уу улсаа бүтэн хамарчдаг байх. Одоо ингээд нөгөө Франц бол аль хэдийн ингээд бүх судалгаа хийгээд дуусчихсан. Тэгээ өөрийнхөө нөөц одоо юм ордуудыг бараг ашиглаад ерөнхийдөө дууссан. Одоо ингээд дандаа гадагшаа өөр улсууд руу явж одоо нэг хамтарч ажиллах ийм маягтай болсон юм шиг санагдсан юм бол. Тэгэхээр нэг энэ юу гэж байгаа гэхээр нэг эднэрт тэр амар их туршлага байна. Одоо ингээд бүх процессыг ингээд хийгээд үзсэн туршлага байна. Одоо ингээд хайгуулаас нь ахуулаад олборлолт нөхөн сэргээлт одоо ингээд байгаль орчин ингээд бүх ингээд ийм циклийн туршлага байгаа учраас эдрээс зүгээр нэг биднээс жоохон сурах юм бас нэлээд байгаалах гэж бодож байна. Яг өмнөд хэсгээр нэг 5 хоног явчихад ирсэн. Хээрийн одоо ингээд ийм хичээлх юм да. Тэгэхээр нэг геологийн одоо маршрутанд явчихад ирсэн 5 хоног. Яг хээрээр бүр яг явж байгаа. Манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч болсон уул уурхайн салбарын өвөөжийг нэмэгдүүлэхийн тулд олон улсын түвшний мэдлэг чадвартай мэрэгжилтнүүдийн хэрэгцээ их байна. Physical Asia нэвтрүүлгийн нөлөөгөөр дэлхийн нийт Монгол руу анхаарлаа хандуулж байгаа энэ цаг үед үзэгч тантай нэгэн баяртай мэдээг хуваалцах гэж байна. Лавгсүрэнгийн Сумья самб бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төрүүлсэн Монголын 40 дахь тамирчин боллоо. Монголын бөхчүүд 2019 оноос хойш самб бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч чадаагүй байсан. За тэгвэл 11-р сарын 7-оос 9-ний өдрүүдэд Кыргызстаны Бишкек хотноо явагдсан самб бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг Сумья алтан медаль хүртснээр энэхүү амжилтын буйхаг өргөжлүүлсэн юм а. Сумья самб бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2023 онд анх зодоглож хүрэл медаль хүртэж байсан бол өнөө жил энэхүү амжилтаа ахиулан Монголоос тодорсон самб бүхийн 40 дахь дэлхийн аварга болоод байна. Монголынхаа нэрийг гаргаад сансан бүтээсэн гэргээ бүтээгээ ботсон зүйлээ бас биелүүлээд ирсэндээ баяртай байна. Би бол олимпикийн медальтан болно, авраг болно гэж олон жил хичээлж байгаа да. Бодогч байгаа зүйл зөндөө л байна. Одоо ямар ч л байсан эхний ээлжийн самбын дэлхийн аваргаа батлах хэрэгтэй байна. Тэгээд жудогоор орох сонирхол байна. Яагаад тэгэхээр жудогоор миний дуусгаагүй зүйл байгаа, зорьсон зорилготой хүрээгүй бас байгаа учраас тэрийгээ бас дотроо нэлээд бодож байгаа. Жудогийн улсын аваргаараа төрүүлээд дэлхийн аваргад яваад дэлхийн аварга болохыг хүсэж байгаа. Түүний хувьд самб болон жудо өхийг хослуулан хичээлдэг жудо өхийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт хүрэл медальтай тамирчин юм а. Одоогийн бэлтгэл сургалт хийдэг багш маань Инкол догшиг байгаа. Үнж босох ямар ч үеч гэсэн хамнааттай хамт байдагт баярлж явдаг шүү багшаа хайртай шүү гэж хэлээ да. Тэгээ надад бас өндөө тусалж байгаа дэвжээний хамт болно. Дүү нар, ах нар, аав ээж тэгээ хань ижил байна. Үр хөвгтөд бүгдэндээ баярлалаа гэж хэлээ да. Та нарын байгааг бол би дэлхийн аварга болж чадхааргүй байсан шүү. Гэтэ цаашдаа улам хичээх болноо. Ээж аав хоёр маань намайг амар сайн дэмждэг. Би ингээл ялагдаад ирлээ гэхдээ зүгээр шүү дээ ялагдж ижил бүх болно шүү дээ. Ингээл аав маань тэгдэг ах. Тэгэхээр тэр бүхнээс би амар их урам авдаг. Ялагдж явах ялахныг өдөр байх байхаа гэж хичээдэг. Өнөө жилийн самб бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 70 орны баг тамирчид чуулж 3 төрөлд 31 багц медалийн төлөө хүч соржээ. Монгол улсаас спорт самб бүхийн 64 кг-ийн жинд Сумья төрүүлсэн бол 98 кг-ийн жинд пүрвд орж эмэгтэйчдийн 54 кг-ийн жинд Баярмаа нар хүрэл медаль гардсан байна. Харин Чулуунсүх пара самб бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төрүүлсэн анхны Монгол тамирчин боллоо.
Тэгвэл пара самбохийн 98 кг-ын жинд хүч зорьсон цэрэн тогтох мөн хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн байлдааны самбохийн 64 кг-д төгс болд. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Нандин Эрдэнэ, 59 кг-ын жинд Номин Тувянаар хүрэл медаль атгаж амжилт ариун хураасан байна. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ хамтаж анхаарал хандуулсан танд баярлалаа. Хөтөлбөр гадаад мэдээгээр үргэлжилнэ.